Бие сонсогчдоо манай энэ удаагийн Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Yay! За энэ удаагийн дугаараар манай дулмаа маань хэрэгээ яриад коктейл хийх ээлж байгаа. Тэгээд хэрэгтэй орохоосоо өмнө уламжлалт ёсоор бид хоёр анхааруулдаг зүйлээ анхааруулъя. Манай подкаст нь насан турш хүмүүст зориулагдсан учраас зүрх судасны өвчтөй юм уу бага насны хүүхдүүд сонсохыг хориглодог. Тэгээд хэрвээ үнэхээр сонсомоор байх юм бол өөрсдөө араад агаарэ. Бид хоёр нөгөө болсон явдлыг айгүй детальчилж юм ярьдаг учраас анхааруулдгийг шүү гэж. За тэгээд хоёлаа коктейлнасаа эхлээд ярих уу. Ямар коктейл хийсэн бэ? Энэ удаагийн хийсэн коктейл маань болохоор Pomegranate Gin Fizz гэдэг коктейл байгаа. Одоо монголоор орчуулах юм бол анар жимсний коктейл гэх юм уу да. Жор нь бол маш амархан. Анар жимсний juice, баг зэрэг gin, тэгээд club soda буюу хийжүүлсэн ус, эсвэл цагаан ганы ундаа гэж байгаа. Цагаан ганы ундаа хийх юм бол арай илүү жоохон чихэрлэг амттай болно. Тэгээд анар жимсийн өнгө амар гоё чимж өгсөн нэг юм булаа. Өнгөтэй коктейл байна. Маш гоё амттай болд юм бэ. Хоёлаа анартай коктейл урд нь хийжсэн те. Нэг хийжсэн санагдаад байна. Нэг хийжсэн те. Яг ингээ жинтэй болчоор бас айгүй гоё болд юм бэ. Тийм манайхан туршаад үзвэл их нөгөө орцон баг болохоор тий гарын доорх шахуул юм байна. Тийм болохоор янз бүрийн нөгөө barriers энэ төр ороогүй болохоор хийхэд амархан юм байна. За өнөөдөр хэнийг ярих гэж бэлдсэн бэ? Хэрэгтэй орох уу? Тэгээд хэрэгтэй орно шүү. Өнөөдрийн гимт хэрэг бас жоохон хэцүү байж магадгүй. Яагаад гэвэл хүүхдүүдтэй бас холбоотой. Манайхан харин нэг яриадсан те манай дөөкө болохоор нэг юм алцгануулдаг хэрэг ярьдаг. Манай долмоо болохоор яаж хийж байгаа л хүүхд ярьж байгаа ингээд. Тэгээд уламжлалт ёсоор өөрийнхөө стилээр хүүхдтэй хамааралтай хэрэг ярих гэж байгаа учраас манайхан бас тэгээд сэрэмжтэй сонсороо гэж хэлье. За энэ хэрэг нь болохоор Америкийн нэгдсэн улсын Connecticut мужийн Newtown гэх хотод болсон хэрэг байгаа. Newtown хот нь нийтдээ 28 мянган оршин суугчтай бөгөөд хүнд ноцтой гэмт хэрэг юу н гардаггүй тийм амар амгалан тайван хот байдаг. Энэ хэрэг болохоос өмнө хамгийн сүүлд тэр хотод гарсан ноцтой хэрэг нь болохоор 10 жилийн өмнө буюу 2002 онд болж исэн байгаа. Тухайн хэргийн яг газар нь болохоор Sandy Hook гэх бага сургууль байгаа. Sandy Hook гэх бага сургууль нь 5-аас 11 насны 456 хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг сургууль байгаа. Тэгээд 2012 оны 12 сарын 14-ний өглөө нь бол Sandy Hook бага сургууль болон Newtown хотын хувьд энгийн нэгэн өглөө байсан. Сурагчид ангидаа орон 1-р цагийг эхлэхийг хүлээж байсан байгаа. Америкт хичээл орохоос өмнө сургуулийн радиогоор захирал юм уу эсвэл ямар нэгэн багш тухайн өдрийн онцлог үйл явдал ч юм уу хөтөлбөрийг нэг танилцуулдаг шүү дээ. Тэгээ сурагчид дөнгөж тэр хөтөлбөрөө сонсцоход яг хичээл эхлэх гээд сургуулийн үүд хаалгаа барьсан байдалтай байсан. Яг тэр үе нь болохоор өглөөний 9 цаг 30 минут. Сургуулийн захирал, сургуулийн сэтгэл зүйч болон өөр хэдэн багш нар уулзалтын танхимд уулзалт хийж байхад сургуулийн коридорт чанга тас хийх дуу гарсан байдаг. Тэгээд захирал болон сэтгэл зүйч юу болж байгааг шалгах гээд өрөөнөөс гарсан. Өрөөнөөс гарсны дараа өрөөнд үлдсэн бусад багш нарын хамгийн түрүүнд сонссон зүйл бол shooter stay put гэдэг үгийг сонссон байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр буутай хүн байна, наана байж агаараа гэсэн утгатай үгийг орилсон байдаг. Яг тэгж хэлэх мөчөд дахиад амар чанга тас гэж хит удаа дуу гарсан байгаа. Тэгээ сургуулийн захирал болон сэтгэл зүйч хоёр газар дээрээ буудуулан нас барсан бөгөөд бас араас нь дагаж гарсан ахлах багш 2 удаа буудуулан унсан байдаг. Сургуульд нэвтэрж орж ирсэн буутай энэ үл мэдэх итгээд дараагийн өрөө рүү явхад тэр буудуулж гэмтсэн ахлах багш уулзалтын өрөөнд буцан орж хаалга хаасан байдаг. За этгээд нь коридороос сургуулийн төв офис руу орсон боловч хинж байгаагүй учраас тэр офисаас гарсан. Яагаад байгаагүй байсан бэ гэхээр мэдээж захирлын хэлсэн үг буутай хүн байна гэдгийг сонсоод бүгдээрээ нуугдсан байдаг. Төв офисаас гарангуудаа гарч яваад энэ зурган дээр харагдах 8 дугаар өрөөнд орсон нь Lauren болон Rachel гэх хоёр багшийн анги байдаг. Lauren гэх эмэгтэй нь болохоор тухайн үедээ декретээ авсан ангийн багшийг оруулж байсан бөгөөд Rachel нь Sandy Hook сургуульд ороод 7 хонож байсан хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдтэй тулж ажилладаг мэрэгчлэн байсан байгаа. Лорен багшийн хүлээж авсан анги нь болохоор 1-р анги байсан. Хэрэгтэн ангид орж ирэхэд хоёр багш сурагчтай хамгаалахын тулд ангийн ард байрлах нойлын өрөөлөө оруулж исэн байгаа. Харамсалтай нь тэдэнд хангалттай хугацаа байгаагүй учраас гэмт хэрэгтэн 15 сурагч болон 2 багшийг газар дээр нь буудан хөнөөсөн байдаг. 15 хүүхдээс 14 газар дээрээ амьсгал хураасан байдаг. Нэг хүүхэд хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь гэмтлээ дийлэлгүй нас барсан. Гэмт хэрэгтэн 8 дугаар өрөөнөөс гараад хажуу талд нь байрлах 10 дугаар өрөөнд орсон нь Виктория гэх багштай мөн 1-р ангийн хүүхдүүд байдаг. Энэ ангид яг юу болж өнгөрсөн талаар 100% баттай мэдээлэл байгаагүй. Маш олон өөр их сурвалжууд өөр юм ярьжсэн. Зарим их сурвалжийн мэдээлснээр хэрэгтнийг орж ирэхээс өмнө Виктория багш хүүхдүүдэд нууж чадсан бөгөөд этгээд орж ирээд хүүхдүүд хаана байна гэж асуухад манай ангийнхан урлагийн танхимд байгаа гэж худлаа хэлсэн байдаг. Хэрэгтэн Виктория багшийг хэлж дууссаны дараа буудан хөнөөхөд буун дунд нь цочиж айсан 5 сурагчид нуугцсан газраасаа гарan зүхтаах гэж оролцсон. Харамсалтай нь хэрэгтэн зүхтаахыг оролцсон сурагчдыг тэр доор нь буудан хөнөөсөн. Бусад сурагчид зүхтааж чадсан нь хэрэгтэн бууга цэнэглэж байхад эсвэл буун хэсэг гацах хооронд гарч гүйж чадсан гэж мэдээлсэн байсан. Өөр их сурвалжуудын бичснээр тухайн ангид ороход сурагчид бүгд ангийн ард ингээд зэрэгцээ сууж исэн бөгөөд Виктория багш ангийнхаа хаалгыг төвчих гээд явж байхад нь хэрэгтэн орж ирээд буудаж эхэлсэн гэх мэт өөр мэдээллүүд байсан. Тийм болохоор яг энэ хоёр дахь ангид юу болсон гэдг нь бол яг тодорхой бус. Ямар ч байсан Виктория багшийн болон 4 сурагчдын цогцос ангийн арын хаалганы хажууд олцсон. Мөн ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилтдаг багш нэгэн хүүхдийг хамгаалж байгаа мэт тэрэн нас барсан байдалтай олцсон бай. Тэгээд нэг хүүхэд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь мөн гэмтлээ дийлэлгүй нас барсан. Тэгээ яагаад энэ хоёр дахь ангид яг юу болсон нь 100% тодорхой биш вэ гэхээрээ тэр ангиас амьд гарсан хүүхдүүд бүгдээрээ бага насны хүүхдүүд 1-р ангийн 6 юм уу 7 настай хүүхдүүд. Тийм болохоор тэдний хэлсэн зүйл хоорондоо зөрж исэн. Бас дээрээс нь ийм амар зүйлийг харчихсан болохоор бас шокносоо гарч чадаагүй байсан баг. Би бол бодсон. Тийм болохоор яг нөгөө нэг баттай ноттой мэдээлэл байхгүй. Тэр буутай хүн 2 дахь ангиас гарan 3 дахь анги болох 12 дугаартай өрөөлөө орох гэж үзээд ороогүй байдаг. Тэгээ тухайн ангийн багш болох Кейтлэн хүүхдүүдэд аваад 0-доо орчихсон байсан ба. Яагаад тэр буутай хүн тэр анги руу ороогүй вэ гэдэг нэг таамаглал байгаа. Тэр нь болохоор өмнөх 7 хоногт болсон локдаун дрилтэй холбоотой байх гэж таамагладаг. Америкийн сургуулиуд чинь нөгөө юу яадаг штэ локдаун эсвэл fire drill гэж хийдэж штэ. Тэр нь болохоор сурагчдаа гал гарахад хэрхэн сургуулиас гарах вэ? Яаж аюулгүй байдлыг руу явах вэ гэдгийг тийм зааж жилдээ 1 юм уу 2 удаа тэрийг давтдаг байгаа. Галын дриллтэй адилхан локдаун дрил нь болохоор бас аюултай тулгарсан яаралтай үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа байсан. Тэгээд өмнөх 7 хоногт нь Sandy Hook сургууль аюулын дриллээ давтсан байгаа. Тэгэхэд ангийнхаа цонх болон хөшгийг хаагаад мөн ангийн хаалганд байх тэр жижигхэн цонхыг хар өнгийн цаасаар алхалсан байдаг. Кейтлэн багшийн анги болохоор тэр тухайн наасан цаасаа аваагүй байсан. Тийм учраас хэрэгтэн анги руу шагаагаад хүүхдүүд байхгүй, хүн байхгүй байна гэж бодоод оролгүй дараагийн газар руу явсан байх тийм магадaltaй гэж таамагласан байгаа. Гэхдээ ямар ч байсан 3 дахь өрөөлөө ороогүй байд. За тэгээд энэ бүх зүйл болж байхад сургуулийн интерком буюу радиогоор нь асаалттай байсан бөгөөд сургуулийн ард талд байрлах ангийн хүүхдүүд багш нарыг буутай хүн нуугдаарай гэж ойрлохыг сонссон байдаг. Бас дээрээс нь тэр буутай хүн энэ тэрүүгээр яваад буудаж ахаа ингээд сургуулийн бүр радиогоор ингээд цацагдчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хэрэгтэн сургуулийн коридороор явсаар хөгжмийн ангид орох гэж оролцсон боловч багш болон сурагчид нь нуугдаж хаалгаа шүүгээ гих мэт зүйлээр тагалсан байсан. Тэгээд тэр буутай хэрэгтэн ирээд хаалгыг нь балбаад намайг оруулаач гэд амар хашгирч орилсон байд. Тэгээ мөн бусад багш нар болон сурагчид өөрсдийн байгаа өрөө болгоны 0 эсвэл шкаф ширээний доор орон нуугдаж байсан. Нуугдаж байхдаа 911 залах гэж оролцсон боловч харамсалтай нь анги сүлжээ байгаагүй улмаас зарим багш нар 911-тэй холбогдож чадаагүй байдаг. Энэ бүх зүйл 9 цаг 30 минутын үед эхлээд 9 цаг 40 минут гэхэд дууссан байгаа. 911-т Sandy Hook сургуульд буутай хүн ирсэн буудаж байна гэдэг дуудлага 9 цаг 35 минутын үед орж ирснээс 3 минут 45 секундын дотор тусламж сургууль дээр ирсэн байдаг.
Хэргийн газарт ирсэн тусламжийн бүрэлдэхүүнд тухайн одоо дүүргийн цагтаа, орон нутгийн цагтаа гал команд болон бүр холбооны мөрдөх товчооноор хүртэл ирсэн байгаа. Мөн ирсэн ажилтнуудаас бүр амарч исэн тухайн үедээ ажиллаагүй байсан амарч исэн цагтаа мэрэгчлүүд бүгдээрингийн бүх хүчийг дуудаж авчирсан гэж байгаа байхгүй сургууль дээр. Буутай хүн энэ гинт хэрэгтэй хин байваа гэвэл түүний нэрийг Адам Ланза гэдэг ба 20 настай Ньютаун хотын уугуул иргэн бөгөөд өөрөө бас бага ахта Санди Хук сургуульд явдаг байсан нэгэн бас түүний ээж болох Нэнси Ланза тэр сургуульд одоо багшилдаг байсан байна. Адамын хувийн амьдрал бага насна гэвэл нэг тийм амар бусдаас өөр сонин содон байгаагүй ч гэхдээ өөрийнх нь яг байдал нь үеийнхнээсээ өөр байсан. Severe depression буюу одоо сэтгэл зүйн гүн готролд орсон байдалтай. OCD буюу одоо хит донтох эмгэгтэй. Мөн Asperger syndrome гэх одоо аутизмын тийм нэг спектрумд ордог тийм синдромтой байсан гэж байна. Aspergerтэй хүмүүс нь болохоор хүмүүсийн хувьд болохоор яг юм аутизм биш гэхдээ ер нь бол нийгэмшид жоохон бэрх байдаг тэр хүмүүс бусадтай харьцахад жоохон бэрх байдаг бас дээрээс нь дэлхийг ертөнцийг харах байдалд сэтгэлгээ гэх юм уу да одоо энгийн хүнээс арай өөр байдаг. Тийм учраас одоо энгийн хүмүүстэй холбоо тогтооход жоохон бэрх байдаг. Тэгээ хэрэгтний хин гэдгийг тогтоосны дараа түүний гэрт очин нэгчгэд Адамын ээж болох Нэнси орон дотроо нас барсан байдалтай олцсон. Юунаас олж нас орсон бэ гэхээр түүний толгой тус газар 4 удаа буудаж хөнөөсөн байдаг. Тэгээ мэдээж гэрт нь нэгжлэг хийхэд Нэнси буу цуглуулдаг хүн байсан байгаа. Адам ээжийнхаа цуглуулдаг байсан бууг аваад тухайн сургууль дээр очиж энэ аимшиг тэргийг үйлцсэн байдаг. Ми авч явсан буунууд нь болохоор 4 төрлийн буу байсан нь автомат болон тал автомат гэсэн төрлийн гар буу зэвсэг авч явсан. Мэдээж Адамын өрөөг нэгдсэн байгаа. Адамын өрөөг нэгчээд трийн тэмдэглэл гих мэт зүйлс олцсон бас онлайнаар тоглодог байсан түүний комментүүд хүмүүстэй харьцаж исэн бичлэгүүдийг хүртэл олсон байгаа. Тэрэн дээрээ болохоор ер нь хүнтэй харьцахыг хүсдэггүй, хинч намайг ойлгодоггүй, хайрладаггүй гэсэн тийм утгатай маш олон зүйл бичсэн байт юм билэ. Тэгээ тухайн өдрөө Санди Хук сургууль дээр очиод энэ хэргийг үйлдэхэд 10 минут л болсон. 9 цаг 40 минут 3 секундэд хамгийн сүүлийн бууны дуу гарсны дараахан цагдаагийн ажилтангууд сургуульд нэвтрэн орсон. Тэгээд хэргийн газрыг шалгаад явж байхад сүүлчийн суманд өрцөн хүн нь Адам өөрөө байсан байгаа. Тэр сургуулийн коридорт толгоороо өөрийгөө буудан амиа өгөөтгсөн байгаа. За ингээд Адам Ланза 10 минутын дотор 156 сум буудаж 20 хүүхэд насанд хүрсэн хүний одоо амийг авч явсан байна. За тэгээд сүүл амиа олцсон хүүхдүүд болон тэр 6 ажилтан багш нарт одоо задлан шинжилгээ хийхэд хүн болгон 3-аас дээш удаа буудуулан нас арсан гэдгийг тогтоосон байна. Авч явсан 4 бууны нэг болох автомат AR-15 гэдэг бууг ихэнхдээ хэрэгэлсэн байдаг. Тэгээд түүний авч явсан буудаагүй одоо сум нь гэх юм бол 300-аад сум байсан. Бас дээрээс нь машиныг шалгахад маш олон бүр хэдэн зуугаараа олцсон байдаг илүү сумнууд. Түүний сэтгэл зүйн байдал болон одоо тэр Asperger синдром нь энэ аимшигийн одоо явдлыг хийх шалтгаан болсон яг хариулт байхгүй. Гэхдээ мэрэгчлүүдний үзэл Адамын сэтгэл зүйн байдалд илүү анхаарал тавин тодорхой хэмжээний тусламж авсан бол энэ бүх зүйлийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн байгаа. Одоо мэдээж энэ хэргийн дараа маш гүн гүнзгий мөрдлөг судалгаа явсан нь ойлгомжтой. Тэгээ Адамыг харахад 3 настайгаас 18 нас хүртлээр ер нь бол сэтгэл зүйч болон сургуулийн counselor эднэртэй бүр маш дотн ингэж харьцаж Адамын сэтгэл зүг өөрчлөх гэж хичээсэн байдаг. Харамсалтай нь хүн болгоны дүгнэлтээр яаж ч хичээгээд ямар ч имчилгээ хийгээд ямар ч байдлаар яриад үнэхээр одоо энэ хүүхэдтэй харьцаж чадахгүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Мөн энэ хэрэг болсноос хойш хүмүүсийн анхааралд байсан сэдвүүдийн нэг нь болол Америкийн гар буу зэвсгийн хууль байгаа. Америкт буу авах одоо дэндүү амархан зохих хэмжээний гүн гүнзгий одоо шалгалтгүй явуулдаггүй гэх мэт маш олон маргалдаан мэтгэлзээ гарсан. Тэгээ ер нь бол энэ хэргийг
болохоос ч өмнө одоо хүмүүсийг хооронд нь маргалдуулж мэтгэлзүүлдэг одоо тийм томоохон сэдвүүдийн нэг бол одоо яах аргагүй энэ гар буу зэвсэгний хууль байдаг. Тухайн үед ерөнхийлөгч байсан Барак Обама одоо энэ гар бууны зэвсгийн хуулийг өөрчлөх гэж оролцсон боловч одоо Америкийн нэгдсэн улсын Сенат түүний одоо санаачилсан хууль тэрийг бол зөвшөөрөөгүй блок хийсэн байд. Обамагийн санал болгосон тэр хуулийн тэ яг ерөнхий утга нь юу вэ гэхээр гар буу болон зэвсэг худалдаж авч байгаа хүнийг background check буюу бүх түүхийг нь шалгаж байхыг шаардсан тийм хуулиас. Яагаад гэвэл одоо Америкт чинь ер нь бол насанд хүрсэн мужийн ID тэгээд бас тодорхой хэмжээний тийм сургалтанд суучих юм бол хүмүүс буу авах боломжтой гэх юм уу да. Тэгээд тэр одоо хуулийг одоо өөрчлөё гэсэн боловч Америкийн Сенат хүлээж аваагүй Обамагийн саналыг няцаасан байдаг. Бууны тухай хууль зөв болон одоо асуудал ер нь бол жоохон ухаад түнхээд ингээд судлаад үзэх юм бол бас маш сонирхолтой санагддаг. Жишээлбэл одоо буу зэвсгийн хуулийг чангалахыг хүсдэг үү одоо тэр засгийн газрын том эрх мэдэлтэнгүүдийн тухай судлаад үзэхээр ихэнх нь ямарваа нэгэн байдлаар хувийн буу зэвсэгний бизнест хамааралтай байдаг. Тийм учраас Обама шиг бууны одоо энэ хуулийг чангалъя гэхээр эсэргүүцдэг шалтгаан нь тэр байгаа. Нэг ёсондоо ажлын одоо энэ эрх мэдлээ өөрийн хувийн ашигт хэрэглэж байна гэсэн үг хэвгүй. Тэгээд ер нь бол жоох амар адармаатай сэдв байгаа. Санди Хук сургууль дээр болсон энэ явдлаас хойш бол мэдээж хүмүүсийн бууны тухай мэдлэгээ дэвшлүүлэх гэдэг одоо хүсэл нь бол илүү нэмэгдсэн байдаг. Яагаад гэвэл энэ хэргийн одоо гол хохирогч нар 6-аас 7 насны хүүхдүүд байсан. Тийм болохоор хүмүүсийг бас донсолгож чадсан байгаа. Тэгээ яг одоогоор бол Америкт болсон буутай холбоотой, сургуультай холбоотой хэргийн ер нь бол топ 2 дахь хэрэг гэж үзэгддэг байгаа. 26 хүний амин наснд хүрсэн. Нэгдүгээр хэрэг нь болохоор манай зарим сонсогчид мэддэг байж магадгүй Virginia Tech гэх сургууль дээр болж исэн хэрэг байгаа. Тэр хэрэгт 32 хүн амнасаа алдчихсан байна. Тэгээд хоёр дахь одоо топ том хэрэг нь энэ Sandy Hook. Энэ явдлаас хойш одоо хүүхдүүдээс мэдүүлэг авахд нэг охин ярьсан байгаа. Одоо хамгийн ихэнд 8 дугаар өрөөнд орсон гэж хэлжсэн шүү дээ. Тэр өрөөнөөс нэг л хүүхэд амьд гарсан нь 6 настай охин бөгөөд ангийнхаа 0-д нуугдах гэд бүгдээрээ орохдоо хамгийн түрүүнд ороод тэр хамгийн цаатлын булан зогсож байсан. Тэгээ хэрэгтэн орж ирээд буудаж эхлэхэд үхсэн мэт тоглож байгаад ганцаархан амьд гарсан гэж байгаа. Тэгээ 6 настай жоох охин штэ. Тэр охин сургуулаасаа гарч ирээд ээж дээрээ очиод хэлэхдээ ээжээ би зүгээрээ гэхдээ манай найзууд бүгдээрээ үхчихлээ штэ гэд ээждээ хэлээд уйлсан гэж байгаа. Өөр нэгэн 6 настай гэрчийн мэдүүлснээр 0 нуугдаад байж хахад хаалганы цаана нэг хүүхэд надад туслаач би энд баймааргүй байна гэж хэлэхэд арим тэр хүүд одоо яах вэ чи энд л байгаа юм чин гэд нэг чанга тас хээ дуурахад хүү дуугаалсан гэж байгаа. Тэгээ энэ явдлаас хойш Sandy Hook сургуулийг нурааж шинэ зохицолбор барьсан. Sandy Hook Promise буюу одоо Sandy Hook-ийн амлалт гэдэг байгууллага байдгийн билээ бас маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ байгууллага нь болохоор гар буу худалдаж авахд тухайн хүний түүхийг одоо гүн гүнзгий шалгадаг болохын төлөө тэмцэж байгаа тийм одоо хуульчилгыг хүсдэг Sandy Hook сургуулийн хохирогчдын аавуудын одоо байгуулсан тийм байгууллага байдсан билээ. За тэгээд нэг иймэрхүү хэрэг байна. 2012 онд болсон Sandy Hook сургууль дээр болсон лиг гэрчилсэн хүүхдүүд одоо бүгдээрээ ахлах сургуультай орж байгаа эсвэл зарим нь төгсөж байгаа тийм хүүхдүүд байгаа. Яг хөө бүгдээрингийн мэдээж одоо амьдралдаа юу игээ явж байгаа, яаж байгаа, ийж байгаа гэдгийг нь одоо судалж мэдэж чадахгүй ч гэсэндээ маш олон одоо хүмүүс хүүхдүүд сэтгцийн эрүүл мэндийн тухай илүү анхаарал тавьж ээж аав нь ч гэсэндээ ингэж хичээж байгаа гэсэн тийм нэг юм артикл байсан. Тэгээ 2012 онд болсон гэдэг 26 хүний амьд хүрсэн нэг юм хэрэг байна. Яг тухайн үед энэ хэрэг гарч байхад би амар санд юм а. Ажил дээр очиод зурагтаа хасаагаал байжсэн чинь Обама мэдээлэл хийж байна. Тэгээ ямар сони нэг ямар зурагтаар ингэж ямар гарч мартаггүйдээ алуу мэдээллийг нь чангалаас сонссон чинь тэр өдөр одоо Sandy Hook сургууль дээр ийм амар аимшигтай хэрэг боллоо гэд Обама амар уйлж ирснийг нь сандын. Би бас яг санаж байна. Зурагтаар гарч байхдаа яг нөгөө мэдээлэл хийж байхдаа уйлж ирсэн тий. Хоолойн зангираад ярьж чадахгүй. Тэгээ тэр үед чинь бас хоёр охин ч гэсэн өөрөөсөө жоохон байсан санагдчихээн.
ийм нэгэн хэрэг байна. Адамын залуугийн хувьд бол яг ер нь бол багасаа л сэтгэл зүйн докторгүй байдалтай байсан. Тулж ажиллаж исэн ажилтнуудыг нь бол ажлаа бүрэнгүйд хийгээгүй гэж хэлмээргүй л байна л та. Гэхдээ ихэнх нь хэлэхдээ тийм үнэхээр энэ хүүхэдтэй ярьж чадхааргүй болохооргүй хүүхэд байна гэд ихэнх нь болий гэсэн тийм мэдээлэл байсан. Тэрэн дээр нь бас харамсалтай санагдчихлаа. Тэгээ яг бас энэ Адам яагаад заавал Санди Хук гэдэг сургуулийг сонгосон бэ? Тэ одоо хүүхдүүдийг үзий яддаг ч юм уу? Тиймэрхүү ямарваа нэгэн одоо холбоо шалтгаан бол олдоогүй. Тэгтээ зүгээр одоо мэрэгчлүүдийн хамгаалж байгаа ганц яагаад энэ сургуулийг сонгох вэ гэсэн шалтгаан нь болохоор ээж нь угаасаа тэнцээ ажилтдаг байсан болохоор Санди Хук сургуулийг сонгосон болов гэж таамаглалт юм билээ. Та энэ нэгэн хэрэг байна да. Документ. Амар юм болж исэн. Би яг тухайн үед яалаа ажил дээр л ийсэн бахта бодвол тий. Тэгэл яг эн чинь бүх суугаар гараал нилээн сүртэй юм болж исэн болохоор бас айгүй тод санаанд үлдсэн байна. Тэгээ тэр муу нөгөө хүүхдүүдийнх нь сургуулиасаа гүйж гарч ирж байгаа айцсан царайнууд нь тэгэл тэр нөгөө тосч авж байгаа ээж аавуудынх нь амар болцгооцсон тий уйлалтай л одоо хүүхд нь амьд гарч ирэх үгүй мэдхгүй. Өстө маш амар дүр зураг бараг өдөржингөө тэр чин тэгээ тэрнээс хойш бараг бүтэн сар жангаал зурагтаар гарсан шүү дээ. Тэгээ яг дээр бас нөгөө юу гэж уншижсэн ах. Нөгөө сургууль руу буутаа дайралт хийдэг одоо хийдэг ч бахав хийсэн хүмүүсийн нэг тийм судалгаа хийсэн. Нөгөө сэтгэл зүйн талаас нь 2001 оноос хойш одоо өдийг хүртэл болж исэн Америкийн нутаг дэвсгэр дээр болж исэн бүх тэр бодлогоодын хэрэгтнүүд дээр хийсэн судалгаан дээр гэсэн байсан. Тэр аягүй сонирхолтой санагдсан. Халдлага хийдэг хүмүүс ихэвчлэн одоо бидний бодож байгаа шиг ч юм уу бид нар бол одоо тий ингээд амар ганцаардсан хүн юм бол одоо нэг тиймэрхүү хүн гэж төсөөлнө штэ. Тэгсэн чинь үгүй нэг группт хамрагдах гад чадаагүй эсвэл одоо бага насандаа аав ээжээсээ ямар ч анхаарал халамж авж байгаагүй тийм нийгмээсээ жоохон дээрлэхүүлсэн биш тэгтээ жоохон гадуурхагдсан хүмүүс байдаг гэж судалгааны хариу нь гарсан билээ. Тэгээд ихэвчлэн энэ жишээн дээр бас гарлаа штэ. Бууга гэр бүл эхнээсээ авдаг, ихэвчлэн авдаг гэдэг нь нотлогдсон байдаг. Дээрэс нь өглөөний цагаар 9 цаг болон тэрнээс өмнө дандаа халдлагууд болсон байт юм билээ айгу сонирхолтой. Тэгэхээр одоо иймэрхүү хүмүүс хизээч хэрэг тарьж, хэрэг төвөгт орооцолдож, сахилгагуутаж ч юм уу тэгдэггүй гэж аахгүй юу? Бас нэг сонирхолтой юм. Зүгээр ингээд одоо арын судалт ч юм уу чимээгүй байж идэг. Гэхдээ хинч тэр хүнийг тоодоггүй. Нэг амир очиж дээрлэхэд янз бүр болоод байдаггүй ч гэсэн одоо тоохгүй байна гэдг нь өөрөө маш том сэтгэл зүйн дарамт гэж урд нь хоёул ярьжсэн шүү дээ. Эцэг эхинж тоохгүй одоо нэг сүнс байгаа юм шиг л те бүр байхгүй юм шиг байхлаар хүнд илүү тэр нь тоож ингэж доромжилж байгаагаасаа илүү хүнд бэлтэн хүнд байдаг юм байна л да. Илүү хүнд шарах өгдөг гэх юм уу. Тим хүүхдүүд байдаг гэж байна лээ. Тэгээ нөгөөтэйгөр мэдээж одоо бас сэтгцийн ямарваа нэг өөрчлөлттэй хүүхдүүд байдаг. Тэгээд энэ удаа бол depression байна, OCD байна гэдэг шиг бас л одоо багтаа ээж аваасаа халамж хайр үзээгүй тэр нь маш том фактор болж байгаа гэж нөгөөх нь болохоор бага насндаа бэлгийн дарамтанд орж исэн ч юм уу. Иймэрхүү зүйлс одоо нөлөөлдөг. Тэгээд яг юу ийм хэрэг хийхэд нь одоо бүр ингээд яг шийдвэр гаргахад нь нөлөөлдөг гэхээр алдах юмгүй амиа орлохыг бодож эхлэхдээ ганцаараа явахгүйгээд бусдыг хохирох тийм санаа гэх юм орж ирдэг гэж аахгүй. Дээрээс нас энэ хүүхдүүд буу бас сонирхдаг хүмүүс байдаг гэсэн байлээ. Эдгэлийн хувь нь бас бууг ингэж айгу гоё гэж боддог. Одоо бууг харахаараа fascinate хийдэг тийм хүүхдүүд байдаг гэсэн. Тэгэхээр Америкийн сургуулиуд маш их юм болдог учраас яг уу чатгаараа л арга хэмжээ авж байгаа зарим сургуулиуд чинь металл детектор байдаг шүү дээ үүдэндээ. Зарим сургуулиуд сая 2-3 жилийн өмнөөс хаа нэвт харагддаг тунгалаг цүнх үүрхийг шаардж исэн. Тэр шиг ингээд уул нь бол арга хэмжээ бол хэрэндээ аваад байгаа. Багасж гин үү ихсэж гин үү гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээ Монголд бол бас арай ч юм болчихгүй байх гэж бодож байна. Гэхдээ бас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдүүдтэй бусадтай маш нөхөрсөг найзрахаг хэнийг ч үлдээлгүй гоё найзалдаг байхыг зааж өгөх хэрэгтэй юм болов уу? Тэгээд хүүхдүүдээ одоо хичнээн завгүй байсан ч гэсэн хүүхдээ бас тэгэж хитрхи үл хайхарч
болохгүй нэ. Энэ нь маш том тэлзүүн дарамт өгдөг учраас учир зүггүй одоо ингээ хүн алаад янз бүр болоод авахгүй ч гэсэндээ хүүхдэд тэр нь том болоод айгүй одоо юу гэдэг нийгэмд хэрэгтэй одоо иргэн болохт нь одоо нэмэр болох юм болов. Тэгээд маш сургамжтай айгүй олон талаас нь бодох юм ихтэй хэрэг ярьж өгсөнд улмаадаа баярлалаа. Дээрээс нь бас манай багш нар сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдээ маш сайн анзаарж ах. Зүгээр нөгөө нэг хичээлийн сайн заах биш, бас дээрээс нь одоо сэтгэл зүйн бас зөвлөгч, сайн найз нь байвал бас тий хүүхдүүд арай эрүүл сарвал ухаантай бодж болох юм шиг санагдсан. Санагдчихээн. Угаасаа тийм нөгөө Америкийн багш нарт ч гэсэн тийм нөгөө тренинг хийдэг юм билээ тий. Тийм шүү дээ. За тэгээд маш сонирхолтой хэрэг ярьж өгсөн. Дулмаадаа баярлалаа. Айгүй олон талаас нь бодох, ярилцах юм ихтэй бодвоштой санууштай зүйлс гарч ирлээ гэж бодчих. За тэгээд энэ хэргийн тухай хэдүүлээ бас доор комент хэсэгт гоё яриа өрнүүлцгээе. Та хэд юу гэж бодож байна? Бас өөрсдийн сонссон сонирхолтой фактууд байх юм бол бас бид хоёрт хуваалцаарай. За тэгээд хэрэгтэй холбоотой зураг болон бусад мэдээллийг мэдээж бид хоёрын Instagram болон Facebook хуудаснаас үзэх боломжтой байдаг шүү. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. Юу юм хэлээч. Юу вэ? MVP-га хэлээч. Тэгээд энэ хүртэл сонссон сонсогч маань хэн байдаг вэ Дулмаа? MVP. За бүх MVP нэртэй баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.